Сайн байцгаана уу? Манай хичээл цагийн минь сайтад хандсандаа бүхэндээ баярлалаа. За, хичээлээ хэрхэн үзэх талаар товчхон мэдээлэл өгье. За, юуны дөрөнд манай хичээл цагийн минь сайтын минь нүүр ингэж харагдана. За, та өөрийнхөө үзэх гэж байгаа анги дээрээ нэвтэрч орно. Жишээ болгоод би 5 дугаар анги дээр нэвтрээд оръё. За, 5 дугаар анги руу нэвтрээд оронгууд 5 дугаар ангийн математикийн хичээл энэ дээр харагдаж байна. Одохгүй бусад хичээлүүдийг нь араас нь оруулаад явах болно. За, математикийн хичээл дээрээ даръя. Математикийн хичээл дээр дарангууд тухайн математикийн сурах бичгийн эхний хуудаснаас төгсгөлийн хуудас хүртэл бүх хичээлийн бүх бодлого, бүх сэдвийг нэг бүрчлэн маш ойлгомжтойгоор заасан байгаа. За, одоо жишээлбэл энэ 1-р бүлгийн хичээлүүд харагдаж байна. Доош 2-р бүлэг, 3-р бүлэг, 4-р бүлэг гэх бүх бүлгийн хичээлүүд энэ дээр ингээ харагдах болно. За, 1-р бүлгийн эхний хичээл буюу олон оронтойгоо унших бичих гэдэг хичээл дээр дараад үзье. Тэгэхээр эхний 2 хичээл бол одоо төлбөр төлөөгүй үедээ бол үзэх боломж нэгт харагдаж байна. Бусад хичээлүүдийг бол төлбөр төлсөн нөхцөлд үзэх боломж нэгднэ. За, та буцаад хэрхэн төлбөрөө төлөх талаар зөвлөгөө өгье. За, буцаад нүүрлүгээ шилжин зүүн дээдлийн болон дээр байгаа бүртгүүлэх хэсгээр дараад бүртгүүлэх буюу нэвтрэх гэдэг цонх гарч ирнэ. Бүртгүүлэх хэсгээр болохоор та мэйл хаягаа бичнэ. За, жишээлбэл би энэ дээр мэйл хаяг оруулъя. За, мэйл хаягаа бичлээ. Нэвтрэх нэрээ бичнэ. За, жишээлбэл би пассвортаа болохоор та өөрөө хийн. За, пассвортаа дахиж давтна. За, ингээд нэрээ өгөөд пассвортаа хийснийхаа дараа та бүртгүүлэх хэсгээр дарна. За, таны ингээд бүртгүүлэх хэсэг бүртгэл хийгдсэний үед одоо жишээлбэл саяхан таны өгсөн хичээл 9 гэдэг нэрээр ингээд хичээл минь гараад ирсэн үед та хичээлээ худалдаж авнаа. За, ингээ гараад ирсэн нөхцөлд бол та анги дээрээ дараад одоо жишээлбэл саяхан 5 дугаар ангийг дахиж дараад энэ доод талын худалдаж авах гэдэг хэсгийг дарна. Худалдаж авах хэсэг дараад ирэхээр төлбөрийн цонх гараад ирнэ. Төлбөрийн цонхон дээрээ та дарснаар төлбөр төлөх QR буюу тухайн банкны аппликейшнуд гараад ирнэ. Та гар утснаас юм уу таны орж байгаа төхөөрөмжн дээр банкны чи аппликейшнуд суудсан байгаа бол та шууд аппликейшн рүү нэвтэрч ороод төлбөрөө төлж болно. Нэг бол та дэлгэцэн дээр байгаа QR кодыг уншуулснаар таны худалдаж авч авах гэж байгаа тухайн анги буюу одоо сая миний жишээ болгосон 5 дугаар ангийг үзэх эрх нь ингээд нэгдэх юм аа. Тэгэд та 30,000 төгрөг төлснөөрөө тухайн бүтэн жилийн тухайн ангийн бүх хичээлүүдийг буюу манай дээр байршсан байгаа бүх хичээлүүдийг араас нь байрших бүх хичээлүүдийг худалдаж авах ийм боломж үүсээд явнаа. Тэгээд сурлах хөтөлмөрийн амжилт хүсье.